болж байна. Тулаад ирэхлээр томьёоноос салаад баримтагтай номыг уншиж дэлгээд орчлонгийн язгуурт хүрэх цагт дээд тэнгэр буюу эцэг Чингис хааны тэр тэнгэрээс газар тэрвжүүлэх тавиланг хурайж залж болгосон тэнгэрт ямар нэг хэмжээгээр ойртож мэдрэх цаг тулдаг байж 20 гаруй жил энийг үзэхэд намайг хүндэлсэн хүн байхгүй. Энэ өвгөн зөнчтэй хөрх юм шашин руу орж ягж хэлэх нь олонтой байсан. Өнөөдөр ийм цаг их эзэнтний минь энэ үзэл санаа үйл хэрэг Хүмүүс үнийгэн үеэс хүчрэг мандсан Монголын тэнгэр үзэл ингэж гээрэх цаг ирсэнд би баяртай байна. Монголчууд дэлхийд байхгүй үнэхээр хосгүй одоо тэр хотын архитектурын урлагийг тэнд биелсэн. Тэр нь бүр Европ гайхшруулаад тэр Европын өнөө ундаг сайхан хотууд тэрний дэргэд бол ерөөсөө юу ч биш болсон гэсэн яриа. Тэгэхээр Чингис хаан өөрөө би бол тийм үзэлтэй хүн, ийм номлолтой хүн гэж хязгаарч хэлээ. Зөвхөн Чингисийн тэнгэртэй харьцаж байсан, нийгэмтэй хүмүүртэйгээ харьцаж байсан, байгаль орчинтой харьцаж байснаас бид нар одоо эргээд Чингис ямар үзэл бодолтой хүн байсныг гаргахыг л оролдож байна. Тэнгэрийн нийгэмтэй мөр зэрэглэн хамтран ажиллах ирээдүйн төв Монголын залуучууд чин сэтгэлийн баяр хүргэе. 여기 다루한 어월도에서 송대에 진행되게 된 데 대하여 대단히 기쁘게 생각하며 이번 전시의 거장을 위해 성의 있는 Хэмшэгээ нойроод их сургуулийн захиргаан эндокринологи эсвэл Монголын улс төрийн болон нийгмийн байгууллагын төлөөлөгчдөө амжилттай таахны амрыгая. Юуны өмнө нийгмийн Авой хотелдагч нөхөр Ким Жong-ил의 소동시 хөтөлбөрийн намын direktээр бичгийн дараагаар сонгосны хорийн жилийн хоёр 소동시 хөтөлбөрийн намын 다른 고위직인 어휘 고교통당 대통령 각각의 깊은 관심사에서 더욱 강함을 보이고 있습니다. 오늘 고위로움이 호르스의 나입사 가르쳐 함께하시다가 일행 nөхөр Ким Жong-ун 일행색의 예술가 내리주에나 했다. Солонгос улсад үнсэндээ урагдаг байсныг манай Монгол улсад авчираад Монголынхаа хөрсөн Монголынхаа агаарт Монголынхаа энэ сайхан орчинд басаад ингээд зохицуулаад ургацсан байна. Энэ нь бол бүгдээр харжсан Солонгос ард улсын одоо ард улс Монгол улс хоёр өн эртний холбоотой ингэж ажиллаж байсан байна. жилийн ойд зориулсан хэмжээний цэцгийн үдэсгэлэн мөн тоглолт нэсник мэдэгдэв. Аливаа улсын хөгжил тустай бусад том бүрэн юм янз бүрийн юм одоо дотоод ирэх нь бас чиг хамтын юм одоо заах зөвлөх тиймийг би одоо бас буруу гэж үздэг.
манай Солонгос улс бол одоо жүжигийн онолд өөрийнхөө одоо унсан ондоо тэр бол ямар ч одоо гадаадын тусламжгүйгээр одоо бие даа. Миний амьдрал ч гэсэн одоо Солонгосын одоо Солонгосын хамт 80-аад оны тусал үеэс үүссэн. Залуу байхдаа хамгийн холбогдсон. Чи залуухан одоо офицер байсан, зэрэг офицер байсан. Гэхдээ одоо манай одоо Солонгосын Кэмсэн Монголд одоо Азид үед би одоо хүндэт гаруудын намын дарга байсан гэж. Чи залуухан одоо залуу гараа. Одоо бүөнөр одоо бараг устгагдаад 1990 онд одоо эсвэл хүн амын 1% хүрэх үгүй нь одоо энэ бөөшөлтгүй тэмэр үстэй одоо шүтчихсэн. Дэлхийн шашны ээлжлэхэд одоо анх удаа Монгол бөөг оруулсан дэлхийн нийтэд тунхагласан. Тэгээ өнгөрсөн жил одоо анх удаа Америкийн нэгдсэн улсын хичээсээр одоо Монгол бөөгийн үйл ажиллагаатай бичсэн танилцсан. Тэрс одоо 21 аймаг бөөгийн одоо байгууллагатай. 네, 지금 21도에 다 무속협회가 다 있고요. 그 모금 байгууллага одоо ингээд удирдагч нар удирдаг, бөөгийн удирдагч нар удирдаг. 협회가 있답니다. Энэ бол шинэ зүйл биш өгөөд энэ бол одоо Чингис хааны үеэс хэрэгжүүлжсэн одоо бөө нарын одоо бааштай одоо отхонгоо удирчсэн тэр отхонгоо. Энэ ёс зүгээр бол маш олон ажлыг одоо юм хийчихсэн. 여러 가지 많은 것들을 이 법을 만들었기 때문에 많은 것들을 정리할 수가 있었던 거예요. Энэ ёс зүй бол одоо бид шинэ санаачилсан биш. Өнгөрсөн одоо хүнүүгийн үеэс одоо манай Монголын нэг онцлог хүнүү бүрэн анх одоо бөө нарыг Монголын одоо төрийн гол шүтлэг гэж анх туугалсан. За төр үеэс мөрдөжсэн ёс зүйн дүрмийг одоо биднээс эргэж гаргаж мөрдөж байна. Эсвэл одоо бизнесийн байгууллагын танхимыг одоо ууж 네, 이분들은 회의를 어떻게 하냐면 이런 레스토랑에 위한 얘기를 듣고 보니까 매우 존경스럽다고 전해주세요. 그리고 우리나 몽골이나 선생님께서 하신 말씀이 거의 흡사하고 과정이나 역사나 그 현재 겪고 있는 그 흐름이 거의 흡사하다고 과언이 아니라고 생각합니다. Wieder Turniersen Dinge was som professionelle зүзгсна хамгаалъя гэсэн тийм чингүсэл бол яг хандж тэр бидний хаш тэр яг ижлэг байдаг юм байна гэдэг. 또한 몽г тэнгэр өршөө
түүхэнд анх удаа гэж орж ирсэн. Түүхэнд анх удаа манай удаач нар тэмцээн зохион байгууллаа. Түүхэнд анх удаа бас хөдөө орон нутгаас ирж оролцлоо. Анхны тэмцээн маань зөвхөн Улаанбаатар их байсан. Орон нутгаас байна. Орон нутгаас ирсэн удаач нар оролцлоо. Үүгээр онцлог байна. Би юу хийж байгаа гэхээр манай удаач нарын тэмцээн жил болгон зохион байгуулагддаг болоос гэж хүсчээ. Энэ бас одоо орон нутгаас бас олон баг ирж оролцдог болоос гэж хүсчээ. Бидний хүсэл биелэх болтугай